Самбацхан уу? Налагчуудаа хайр түгэе. Мэндчилгээ үргэлтийн хамт олноос та бүхэндээ өчигдөр мэндийг хүргэж байна. Энэ цаг мөчид хорвоод мэндэлсэн Хосгүй баярын өдрөнд төхөж байгаа хайртай хань Бацаяада хэмээн хаяглаж гэргийнхээ зүгээс илгээсэн гинтийн бэлгийг хамтдаа орж төрсөн өдрийн эзэнд уламжилцгаая. Налагчуудаа хайр түгэе. Мэндчилгээ үргэлт маань үргэлжилсээр нэгэн сайхан төрсөн өдрийн баяр дээр л ороод ирэх шиг боллоо. Шинэ жил арай биш юм шиг байна. Гэхдээ ямар ч тач 2025 онд зэрэгцэн айлчлан ирсэн энэ цаг мөчид 12 сарын 23-нд ямар баяр болж байгаа вэ? Миний төсөөдөр болж байгаа. За тэгвэл бид бичлэгнийхаа эхэнд эрхэм Бацая танд хорвоод мэндэлсэн Хосгүй баяр, нартад мэндэлсэн нандан сайхан өдөр гэдэл төрсөн өдрийн гал халуун мэндийг хүргэж байна. Баярлаа. За тэгээд гинт гаднаас танихгүй хүн ороод ирэхээр учиргүй гайхаж байгаа болов гэж бодож байна. Ирсэн хэрэг явдлаа тань шилгээ хүргэцээ. Тэгэхээр таны бас эрхэм дотны хүмүүс энэ цаг мөчид цөмөөрөл цуглдсан байх шиг байна. Тэгэхдээ манай хамт олноор бас нэгэн хүн гинтийн бэлэг илгээсэн байна. Сэтгэл зүрхэндээ хүлээж байгаа тэр л болоо гэж таамаг дэвшүүлэх хүн байна тань. За манай гэр бүлийн хүн болоо. Гэр бүл гэснээс хоёул гэр бүлээ бас танилцуулъя гэх үү. Хэдэн жил танилцж байгаа хэдэн хүүхэдтэй? Одоо 2 хүүхэдтэй. Одоо бараг 9 жил болж байна. Тэглүү яг хоо тэгээд бэлэг болвол сэтгэл шингэсэн маш гоё нандин мөчүүдийн нэг байдаг шүү дээ тийм ээ. Тэгээ бэлэг гэхээс илүү хамгийн гол нь сэтгэлийн сайхан үхс байгаа. Тэрийг нь хөтлөгч нь одоо танд айлтгах том даалгавартай ирсэн. За тэгээд хэрвээ сайн сонсвол яг гэргийн мөн үү аль эсвэл өөр хүнээс ч юм уу гэдг нь бас тодорхой болох учраас хоёлаа хөтлөгчийнхээ үгсийг маш сайн сонсъё тийм үү. Амьдралын минь эхлэл бас төгсгөл минь ариун нандан хайрын минь эзэн минь алдраа насндан учирч амьдралыг хамтдаа босголцож яваа хань минь чамда төрсөн өдрийн гал халуун мэндийг хүргье. Дутуу амьдралыг дүүрэн болгохын төлөө байхгүй бүхнийг бүтэн болгохын төлөө бүхий л чадлаараа хичээж байдагт нь баярладаг юм шүү хань минь. Ороод ирэхэд чинь дүүрдэг шүү бидний гэр орчлонд чамтай учруулсан талархаж явдаг юм шүү. Аз чамайг минь тойрсон ч амьдрал чамайг шалгасан ч амнаас минь гарах үг хизээч өөрчлөгдөхгүй хань чамда хязгааргүй хайртай шүү. Хоёр хөөрхөн охины минь аав ханагар гэрийн минь түшиг болсон ханда хязгааргүй хайртай төрсөн өдрийн минь хүргэе гэд гэргийнхээ зүгээс энэ цаг мөчид гинтийн бэлгийг баяр дээр баяр нэмж уламжилсныг дамжуулж байна. Төрсөн өдрийн минь хүргэе. Бацая хорвоод мэндэлсэн Хосгүй баяр хайртай дотны хүмүүсийг хүрээлүүлээд тунчиг сайхан үргэлжилж байх шиг байна. Хамгийн гол нь биднийг дууддгийн учир энэ бичлэг өөрөө дурсамж болон хадгалагддаг. Өөрхөн охид болоод танай гэр бүлийн хувьд бас жил бүрийн энэ өдөр гайхалтай сайхан дурсамжийг бүтээж байх болов гэдэг үднээс гэргийн онцгойлон дуудсан баха. Хэдий өөдөөс нь хараад зогсож байгаа ч гэсэн өөр зүрхэндээ бодож явдаг зүйл байдгийн болов хандаа хандаж үг хэлээ тэхүү. Тэгээд хандаа баярлаа. Гэр бүлийн 2 хөөрхөн өрдөө баярлаа. Тэгээ найз нөхдөдөө бас төрсөн өдөр тэмдэглэж байгаадас баярлаа. Тэгээ цааш ажил хөдөлмөрөд танай байгууллагын хамт олон эрүүл мэндийн компани сайн сайхан хүсье. Баярлаа. Ямар гоё юм бэ. За тэгээд Бацая эр хүн чинь үгүй болвол гэрээ чинь зай эзгэрдэг. Эрдэмт хөвөн үгүй болвол төрийн зай эзгэрдэг. Эр зэрэг үгүй болвол эх орон өөрөө эзгэрдэг учраас эрхэм аав эрхэм эр хүн та бие бодож байгаарай. Айлчлан ирсэн 2025 онд Бацаягийн хэмээх өрхөөл азтай амжилт бүтээлээр дүүрэн байхын ерөөл өргөё. Сайхан баярлаарай. Тэр бүхний ерөөл баг.